Сайн байцгаана уу? Руна ТV-с суугатаа тавтай мэрэлцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ Япон улсад гарсан нэгэн хэргийг ярих гээд бэлтлээ. Японд нэгэн дунд насны эмэгтэй нэг орон сууцны хаалганы өмнө ирээд сандран Юко гэртээ байна уу гэж дуудаж байсан. Тэр эмэгтэй бол энд амьдардаг 39 настай Сузуки Юкогийн ээж байсан. Ээж нь охинтойгоо бүтэн 7 хоног холбоо барьж чадаагүй, утас нь байнга унтраастай байсан. Юко угаасаа бааранд ажилладаг болохоор өдөржин утсаа барьж үйлчлүүлэгчтэй зохицуулах ёстой гэж үргэлж ярьдаг байсан. Тийм хүн ийм удаан хугацаанд утсаа унтраана гэдэг нь бол маш с ิจ гтэй санагдсан. Тэгээд ээж нь ямар нэгэн зүйл болсон байх үедээ гэж айгаад өөрөө гэрт нь хурж ирэн охиноо шалгахаар шийдсэн. Хаалгаа онгоолгоод гэрлүүн ортол охин нь үүдний шалан дээр хүнжил өмрөөд хэвтэж байсан. Ээж нь ямар их уучсан юм бэ? Арх уугаад одоо хүртэл босоогүй унтаж байгаа юм бахта босгоод оронд нь оруулъя гэж бодоод хүнжлийг нь сөхтөл Юкогийн бүх бие цуснд будагдаж цээж хөвлийн хэсэг нь хутганы шарахаар сийчигдсэн юм шиг олон удаа хутгалуулсан байсан. Цус алдалт асар их байсан учраас хүнжлийн дотор тал тэр чигтээ улаан цуснд нэвтсэн байсан. Ээж нь тэр дор цочролд орж цагдаагийн газар руу яаралтай дуудлага өгсөн. Цагдаа нар ээжийнхэн дуудлагаар хэргийн газарт ирж томоохон мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлдэг. Гэхдээ эхний мөчөөс л бүх зүйл эвгүй байсан. Хохирогч Сузуки Юког хамгийн сүүлд амьд байх үед нь харсан хугацаа нь саяхан биш бүр 1 сарын өмнө болох нь тодорхой болдог. Тэр сүүлчийн удаа баарандаа ажилдаа гарсан өдөр нь 3 сарын 2-ны өдөр байсан бөгөөд түүнээс хойш бүх холбоонд тасарсан. Иймээс мөрдөн байцаагчид Юко тэр өдөр эсвэл ойролцоо үед алагдсан байх магадлалтай гэж үцэцгэн мөрдөн шалгалтаар баримт нотлохыг хайж эхэлдэг. Юко бол энгийн баарны ажилтан байгаагүй Японд Онобе гэдэг нэрлэгддэг өвөрмөц соёл байдаг. Онобе бааранд эмэгтэй хүмүүс эрэгтэй хүн шиг хувцаслаж, эрэгтэй хүний төрхтөөгөөр эмэгтэй үйлчлүүлэгчдэд үйлчилж зугаацуулдаг тийм соёл байдаг. Онобе үйлчилгээ үзүүлдэг хүмүүс маш нямбай анхааралтай ийдэг, хүмүүстэйгээ харьцдаг. Тэд хүч төрсөн авир гаргадаггүй, тайван боловсон байдлаар эмэгтэй үйлчлүүлэгчдийг хөндлөж байна, нандинаж байна гэсэн мэдрэмж төрүүлдэг. Японы нийгэмд удаан хугацаанд эрэгтэй хүний давмгай эрхийн үзэл маш удаан явсан учраас эмэгтэй хүмүүст өөрийг нь хөндлөж байна, хайрлаж байна гэсэн мэдрэмжийг төрүүлэхийн тулд энэ соёл үүссэн байгаа. Тэгээ зарим хүмүүс болохоор сонирхлоороо энэ бааранд ирж үзээд тэгээд энэ нь бас донтоод байнга ирж мөнгөө энд үрэх юм тохиолдлууд бас маш их байдаг. Гэхдээ мэдээж Японд бол энэ Онобе соёл бол нийтээрээ тийм амар түгээмэл биш ч гэсэн тодорхой эрэлт байсаар ирсэн учраас өнөөдрийг хүртэл оршин тогтносоор байгаа юм соёл байгаа. За тэгээ энэ хэргийн хохирогч Сузуки Юко ч гэсэн мөн энэ Онобе бааранд ажилдаг байсан. Мөрдөн шалгах явцад цагдаа нар Юко тухайн орон сууцнд ганцаараа амьдардаггүй байсныг нь олж тогтоодог. Тэр өөрийн хамтран амьдрагчтай байсан. Тэр нь 49 настай Маэда Юка гэдэг нэртэй эмэгтэй. Гэхдээ мөрдөгчдийн эхэнд цагдаа нар энэ хамтрагчийн тухай бол анхандаа мэдээгүй. Учир нь Юкогийн цогцыг олсон үед Маэда орон сууцнд нь бол байхгүй байсан төдийгүй түүний эд зүйлс ч гэсэн ерөөсөө юу ч байгаагүй. Тэгэхээр магадгүй хамт амьдардаг байжгаад салсан эсвэл нүүсэн байх магадлалтай. Гэхдээ цагдаа нар бол мэдээж үнийг нь сэжгэж эхэлсэн. Нэгдүгээр хэргийн газарт хүчээр эвдэж орсон ямар ч уудлмөр байгаагүй. Хоёрдугаарт Маэда алга болсон хугацаа нь Юкогийн нас орсон гэж таамагласан хугацаатай бараг давхцаж байсан. Энэ нь мэдээж тохиолдол байх боломжтой ч гэсэн цагдаа нар бол мэдээж сэрдсэн. Иймээс цагдаа нар Маэдаг Юкогийн аллагын гол сэжигтэн байж магадгүй гэж үзээд тэдний харилцааг судлаж эхэлдэг. Гэрчийн мэдүүлгүүд цуглаж эхлэх тусам сэжиг нь улам баталгаажиж эхэлсэн. Юко алагдсан байх магадлалтай тэр үеэр Маэдатай уулзсан хит хитэн танил нь бүгдээрээ л нэг ижил зүйлийг сонссон тухайга хэрж байсан. Маэда хэлэхдээ би эргүүлж буцааж болохгүй тийм зүйл хийчихлээ. Би Юког хутгалчихсан гэсэн тийм зүйлийг ярьсан гэдгийг сонссон гэрчүүд нэлээд олон байсан. Үүгээр зогсохгүй гэмт хэргийн дараах Маэдагийн үйлдэл бүрч ил цагаан байсан. Тэр Юкогийн картыг ашиглан ойролцоогоор $2000 давсан үнэтэй тансаг брендийн эд зүйлсийг худалдаж аван бүр Юкогийн нэр дээр шинэ гар утас хүртэл худалдаж авсан байсан. Эдгээрийг хараад мөрдөн байцаагчид нэг дүгнэлтэнд хүрсэн. Картыг нь ингэж их зурулж байгаа нь энэ мэдээж
Өөрөөс нь буцаагаад карта нэхгүй гэдгийг мэдж байгаа, амьд биш гэдгийг нь мэдж байгаа учраас ингэж дураараа зарцуулж байх магадлалтай байна гэж үзсэн. Энэ бүх баримтууд цугларч тодорхой болох үед хэрэг гарснаас хойш аль хэдийн 1 сар өнгөрсөн байсан. Тэр хооронд Майда ор сурггүй алга болж бүрэн тасарсан байсан. Ингээд цагдаа нарын хувьд Майдатаа муур хулган шиг урт хугацааны хөөцөлтөөнийг хийж эхэлдэг. За Майда гэдэг нь яг ямар хүн байсан бэ гэхээр Майда бол анханасаа чинэлэг айлд өссөн эцэг эхийн амжилттай ресторануудын франчайз сүлжээ эзэмшдэг мөнгөний гачигдалд бараг орж үзээгүй ийм гэр бүл байсан. Гэвч эдийн засгийн хувьд хангалттай байсан ч гэсэн гэр бүл доторх уур амьсгал бол нэлээд хүнд байсан. Түүний ээж элит сэтгэлгээтэй, дээрэнгүй үзэлтэй эмэгтэй байсан. Охиноо юу ч хийсэн үргэлж номер 1 байх ёстой гэж үздэг. Бусдаас үргэлж чи илүү байх ёстой шүү гэсэн шахалтыг байнга өгдөг байсан. Майдагийн хүүхэд нас бол ер нь л ээжийнхээ байнга дарамтны дунд өнгөрсөн. Харин аав нь бол өөр байр суурьтай байсан. Энэ чинь хүүхэд шүү дээ, түүнд жаахан эрхчлөө өг гэж эхнэртэй байнга хэлдэг байсан. Энэ хоёр хүний хүмүүжил зөрчилдснөөр хэрүүл маргаан улам овширч удалгүй хашгирч хоорондоо хэрэлдэж муудалцах нь бол ихсэж эхэлсэн. Мөн тэдний хэрүүл хамгийн оргилдоо хүрсэн өдрүүдэд уур хилэнгийнх нь байна Майда болдог байсан. Ээж нь уураа охин дээр л гаргадаг байсан. Ийм орчинд өссөн Майда сэтгэл зүйн хувьд улам тогтворгүй болж эхэлсэн. Тэр угаасаа л дотгошоо хүн байсан ч улам чимээгүй. Улам л дотгошоогоо хаалттай болж хувиран дунд сургуульд байхдаа мөн дээрлэхэлтэнд өртөж бүр сургуулаасаа гарах талаар хүртэл боддог байсан байгаа. Охин нь хэдийгээр сургуулийн дээрлэхэлтэнд өртөж ийм хүнд байдалтай байсан ч гэсэндээ ээжийнх нь анхаарал бол ганцхан зүйл дээр л байдаг байсан. Тэр нь түүний дүн. Охиноо ямар байдалтай байгааг, сэтгэл нь хэрхэн сүйдэж байгааг огт тоодоггүй. Майда ч гэсэн хинт ч ярьдаггүй. Түүнийг түшиж, налж түүнд дэм болох хүн бол хинч байхгүй гэж боддог байсан. За энэ байдлаараа явж байгаад Майда их сургуульд орон их сургууль бол түүнд ганцаардсан ахлах анги ээжийнхээ дарамтнаас төрч болов зүхтах боломж гэж тэр хүлээж авсан. Тэр сургуульдаа өөрийнхөө бүхэл цагийг зарцуулж эхэлсэн. 1987 онд сургуулаа төгсөхийн өмнөхөн гэр бүл нь хямралд орсон. Аавынх нь ресторанууд нь дампуурч гэр бүлийн санхүү нь уруудалд орж эхэлсэн. Үүний дээрээс ээж нь Майдагийн нэр дээр нууцаар зээл авсан нь сүүлд ил болдог. Үүнийг мэдээд Майда ээжээсээ асуусан чи ээж нь бид нар чинь нэг гэр бүл шүү дээ. Би чинь чиний ээж. Энэ бол том асуудал биш гэд ээж нь юусоо тоохгүй байсан. Ингээд Майда ээжээсээ болоод бас асар их өрөнд унсан. Энгийн цалингаар төлнө гэдэг нь энэ үед боломжгүй байсан учраас Майда хамгийн хурдан мөнгө олох арга гэж үзээд бааранд хостес буюу ширээнд сууж үйлчилдэг эмэгтэйгийн ажлыг хийхээр шийддэг. Түүний хувьд гадаад үзмж нь тийм үзэсгэлэнтэй биш ч гэсэндээ маш ухаалаг ажигч бүсгүй. Тэр эрэгтэй үйлчлүүлэгчдийн юу сонсхийг хүсдэг, яаж өөрт нь хандуулахыг хүсдэг зэргийг мэдэрдэг. Тэгээ яг тэрийг ч гэсэн өгч чаддаг хүн байсан. Тиймээс үйлчлүүлэгчд нь түүний өмнө маш их татагдж очдог. Байнга үйлчлүүлдэг болж эхэлсэн. Ингээд түүний орлогоч огцом өссөн. Ингээд Майда тэр газрын хамгийн алдартай хостсуудын нэг нь болж чаддаг. Ингэж явж байгаад тэр өөрийнхөө байнгын үйлчлүүлэгч нэг залуутай романтик харилцааг үүсгэж эхэлсэн. Тэр эрэгтэй ч гэсэндээ мөн шөнийн цэнгэний салбарт ажилладаг хүн байсан. Шинжүүкүүд гей баар ажилуулдаг тэр баарныхаа эзэн нэсэн. Тэр Майдагийн хүмүүсийг барьж чаддаг чадварыг нь олж харан энэ чадвар чинь миний үйлчлүүлэгчтэй ч гэсэн хэрэг болох юм байна гэж бодоод Майдад өөрийнхөө гей баарыг удирдах өгөөч гэсэн саналыг тавьдаг. Майдагийн хувьд бол мэдээж татгалзах шалтгаан байгаагүй. Ингээд найз залуугийнхаа тусламжаар өөрийн гэсэн баараа нээсэн. Түүний хэлсэнчлэн баар нь асар амжилттай болж үйлчлүүлэгчд нь ч түүнийг мама гэж хөөрдөн дууддаг болсон. Тэр өөрийгөө брэнд болгож том ягаан малгай өмсөж ажилдаа ирдэг болж дизайнеруудын хувцас үнэтэй брэндүүдээр толгооноос хөл хүртлээ гойх нь түүний стил имиж нь болсон. Бизнес нь ч гайхалтай явж байсан. Гэвч түүний энэ амжилт бол тийм ч удаан үргэлжлээгүй. 1992 онд Японд эдийн засгийн хүнд хямрал эхэлж шөнийн цэнгэний газруудад хамгийн түрүүнд энэ нь хүнд цохилт болж эцэст нь Майдагийн баарч үд хаалгаас өөр замгүй болдог. Ингээд баарн дампуурсны дараа найз залуутай нь харилцаа нь яг яаж өрнөсөн нь бол тодорхой бичигдээгүй байгаа. Харин нэг зүйл тодорхой байсан. Майда найз залуугийнхаа бүх үрийг ганцаараа үүрсэн гэдэг нь бол
тодорхой харагдажсэн. Ингээд тэр дахин нэг муу сонголт хийсэн. Тэр нь Delivery Health гэж нэрлэгддэг ажилд орсон. Энэ нь юу вэ гэхээр эмэгтэй хүн үйлчлүүлэгчийнхаа гэр эсвэл буудал руу өөрөө хаягийг аваад очин түүнд үйлчилгээ үзүүлдэг ийм ажил. Тэр өөр төрлийн ажил хийж болох байсан ч гэсэн Майда үргэлж амар хялбар замыг сонгодог болчихсон байсан. Үнэн дээр мөнгө нь муугүй байсан ч гэсэндээ тэр шин танилуд өөрөөр хэлбэл спонсор ирчүүдийнхээ дэмжлэгээр үргэлжлүүлэн амьдрах замыг сонгож байсан. Гэхдээ түүний хувьд ажлын ачаалал стрессээ болоод арх нойрны эмэнд найдах болж эхэлсэн. Тэр зөв унтаж чадахгүй, зөв хооллож чадахгүй, өдөр шөнө солигдсон, үүнээсээ болоод биеийн төсвөрлөхөө болж байнгын унаж, татаж, ухаан алдаж, татал түгдэг болж эхэлсэн. Тэгээд 2000 онд хувь тавилангаар Майда өнөөдрийн хохирогч болох Юкогийн ажилуулдаг бааранд ордог. Юко тэр баарыг хамтрагчтайгаа хамт 3 жилийн өмнө нээсэн байсан. Юко үйлчлүүлэгчдээ иршүүд цэмцгэр хосол өмсөн угтдаг байсан. Эмэгтэй хүн мөртлөө нуруу тэгш биеийн хүчний хувьд чирэг төрх нь тод байсан учраас хүмүүсийн анхаарлыг шууд татдаг байсан. Тэр маш алдартай олон байнгын үйлчлүүлэгчтэй тийм эмэгтэй байсан. Тухайн үед Майда сэтгэл зүйн хувьд маш муу хоолны эмгэгийн тэнцвэргүй мөчлөгт орсон байсан. Хит өсөх эсвэл хит идэх ийм эмгэгт орсон учраас жин нь заримдаа маш их буудаг, эсвэл заримдаа маш их өсдөг ийм болчихсон байсан. Яг энэ Юкотой танилцах үед бол түүний жин нэлээд нэмэгдсэн байсан. Жин нь нэлээд нэмэгдчихсэн, насан ч явж байгаа учраас өөртөө нэлээд итгэлгүй үе байсан. Намайг ер нь одоо хинч тоохоо болсон байхаа гэж бодож исэн. Яг тэр үед нь Майдагийн яриаг маш сайн сонсож, түүнийг тайвшруулж, түүнийг төвшөж байсан Юко. Майда өөрийгөө үргэлж эр хүн сонирхдог буюу стрейт гэж боддог байсан учраас эхэндээ Юкод бол романтик мэдрэмж байгаагүй. Гэхдээ маш олон жил хэн нэгэн түүнтэй үнэхээр түүнийг сонсож, түүний хажууд дэмжлэг болж үзээгүй байсан учраас Майдад энэ нь маш их таалагдаж, магадгүй түүнд татагдаж, тасаж эхэлсэн юм шиг байгаа. Юкогийн өгсөн дулаан хамгаалалтай мэдрэмжинд татагт тэрийг хайр гэж итгэн түүнтэй уулзаж эхэлдэг. Маш хурдан дотносож 2 сарын дараа гэтэл хосууд болдог. Үүнээс хойш Майда баг өдөр бүр бааранд нэрдэг болж тэр үнтэй шампансаг дарс захиалж борлуулалтыг нь ч гэсэн өсгөж өгдөг байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам Майда цогтгоороо маш их агсан болж удалгүй тэр өөрийгөө тэр баарны эзэн мэтээр бусад ажилчдад аашилж ажилчдыг загнаж тушааж эхэлсэн. Мэдээж энэ байдал бол баарны ажилтнуудын дургу хүргэж дотоод зөрчлийг үүсгэж байсан. Гэхдээ Юко бол байнга түүний талд зогсдог байсан. Майда хэдийгээр жоохон уухаараа догшин болчихдог ч гэсэндээ тэр бол маш сайн хүн гэж найз бүсгүйгээ ажилчдаасаа үргэлж өмөрдөг байсан. Ингээд Майдагийн зан аашнаас олж ажилчдын гомдол нэлээд нэмэгдэж эцэст нь Юко бизнесийн хамтрагчтайгаа хүртэл маргалдаж бүх хариуцлагыг өөрөө үүрэн байгуулсан газраасаа гардаг. Гэсэн ч Юко Майда хоёр бол салаагүй. Тэдний харилцаа эхлснээс хойш 4 жилийн дараа тэр хоёр хамтдаа амьдрах болсон. Тодруулах юм бол Майда Юкогийн гэрлүү нүүж очин хамтдаа амьдарч эхэлсэн. Анх тэд шинээр эхлэн хамтдаа хичээнэ гэж догдолж байсан боловч тэр догдол нь удаан үргэлжлээгүй. Хамт амьдрах тусам харилцаа нь маш хурдан муудаж эхэлдэг. Юко ихэнхдээ твчдэг ч гэсэн дотроо маш их гомдлыг тэр нь хуримтлагдаж байсан. Нэг өдөр тэд гэртээ зурагт үзээд байж байтал Майда санаандгүй эрэгтэй жүжигчний жүжиглж байгааг хараад ямар царайлаг залуу вэ гэж хэлчихдэг. Энэ ганц өгүүлбэр бол Юкогийн сэтгэлийг маш их өвтгөн Юко угаасаа л Майда эрэгтэй хүн сонирхдог байсан штэ гэж хэлээд түүнд чамд энэ залуу надаас илүү царайлаг санаг байгаа байх та гэж хэлээд тэгээ энээсээ болоод тэр хоёр ер нь бол хэрэлдэж эхэлсэн. Энэ мөчөөс тэр хоёрын харилцаач нэлээд муудаж эхэлсэн. Гэсэн ч гэсэн Майда Юкогоос явах бодолгүй байсан. Түүнд ямар нэгэн мэдрэмж байсан байх магадлалтай ч гэсэн тэдний хооронд өнгөрсөн хугацаа хамтдаа туулсан зүйлсээсэн. Мөн Юко өөрийг нь хэр их харж хандаж ирснийг Майда хамгийн сайн мэддэг байсан. Тийм учраас түүнийг орхиж яваагүй. Гэхдээ тэдний харилцааг гүнзгий харах юм бол Майда бас явахгүй байсан өөр нэг шалтгаан байх магадлалтай байсан. Тэр нь Юко ойролцоогоор $100,000 хадгаламжтай байсан. Майда үүнийг нь бол олоод мэдчихсэн байгаа. Тиймээс магадгүй Майда хайр халамжаас гадна мөнгөн нас болоод түүнтэй хамт байсан ч байх магадлалтай гэж хүмүүс дараа нь үзчихсэн.
Ингээд тэдний докторгүй харилцаа төгшүүр, найдвар, хамаарал, шунал холилдсон хор хөнөөлтөй харилцааны хэлбэр рүү шилжсэн. За энэ байдлаар амьдарч байтал гинэт нэг өдөр Юко бэлгийн замын халдвар төвшин туссан гэдгээ мэддэг. Тэр биеэр орцсон хүн нь Майдагаас өөр байхгүй гэж бодож байсан учраас Майдагаас тэр даруйд тайлбар нэгсэн. Тэгээд Майда хэсэг хугацаанд тэнэгэлцсэний эцэст түүнд үнэнгээ хэлсэн. Үнэндээ бол тэр Юког хуурдаг байсан гэдгээ хэлдэг. Майда угаасаа ганцаараа байхыг төсөөлдөггүй хүн байсан. Юкотой хамт байсан бүх хугацаанд мөнгөний төлөө өөр ирчүүдтэй ч гэсэн уулздаг байсан байгаа. Үүнийг нь бол Юко мэддэггүй байсан. Тэдний байранд хонох үе ч гэсэн байдаг байсан. Тэгээ энэ үедээ болохоор өөрийгөө ажилтай байна гэд Юкод ойлгуулчихдаг байсан. За ингээд энэ үнэн ил болсны дараа Юко сэтгэл санааны хувьд бол маш хүнд цогцолтонд орж байнга айцтай явдаг болж ирсэн. Дахиад намайг хуурах үе гэж айсандаа Майдагийн алхам бүрийг нь хяндаг болсон. Тэр бүр Майда бусад ирчүүдтэй холбоо барих вэ гэж утсыг нь хүртэл гэртээ байх хугацаанд хурааж авч шалгадаг болж эхэлсэн. За харин хэрэг гарсан өдөр 2005 оны 3 сарын 2-нд тэр хоёр бас л муудалцсан Майда уурлаж утсыг минь битгий аваад бай би утсаа амаар ингээ ууралж эхэлсэн. Тэгтэн Юко чи надад бэлгийн замын халдвар төвчөн халдаасан бидтэй дахиад надад өвчин халдах гээ юу гэд энэ хоёр бол хэрэлдэж эхэлсэн. Тэр үед болохоор Майда Юкогоос чи надтай уулзсандаа харамсдаггүй гэж асуусан. Юко бол мэдээж тухайн үед хатуу үг хэлхийг хүсээгүй бололтой ингээ юу ч хэлээгүй чимээгүй болсон. Тэр үед нь Майдагийн уур нь маш их хурж эхэлсэн гэж байгаа. Юко намайг хаях гэж байгаа юм байна. Одоо ингээ надад ер нь хайргүй болсон юм байна гэж бодож эхэлсэн гэж байгаа. Ингээд Майда галтгоороо гүйж очин хутга авч Юкогийн цээж рүү шууд дүрсэн байгаа. Юко хашгирч биеэж хамжаагүй багт нь Майда солиорсон юм шиг түүн рүү дайрч түүнийг 18 удаа хутгалсан. Хамгийн аимшигтай нь энэ бүх зүйл бол үнэхээр хурдан өөрөнсөн. Ямар ч эргэлзээ, ямар ч тэнэгэлцлэггүйгээр Юкогийн амь насыг Майда маш хурдан хугацаанд хөнөөсөн. 2 сарын дотор дүрлэлтсэн халуун харилцаа хэдхэн минутын дотор унтарч оронд нь үгээр хэлхийн аргагүй ийм аимшигтай байдал бий болсон. Майда түүний амь насыг хөнөөснийхөө дараа Юкогийн кредит карт хувцас цэргийг нь аваад гэрээс нь зугтсан. Дараа нь тэр Юкогийн мөнгөөр тансаглан шопинг хийж бүтэн 1 сарыг өнгөрөөсөн. За ингээд хэдийгээр уг нь олвол ингээд бүх баримт нийл байсан боловч цагдаа нар Майдагийн хойноос бүхэл бүтэн 753 хоног буюу бараг 2 жил хөөцөлдсөн. Майдагийн хувьд бол цагдаа нараас 2 жил цугтаж чадсан гэсэн үг. Цагдаа нар бол түүний араас хичнээн хөөцөлдөж мөрдсөн ч гэсэн олж чадахгүй байсан учраас эцэст нь тэд телевиз буюу олон нийтэд хандаж түүнийг олж өгөхийг уриалсан. Тэгээ энэ яг 2 жилийн хугацаанд Майда яаж нуугдаж исэн бэ гэх юм бол өөрийнхөө өмнө нь уулздаг байсан залуучуудыг дамжин тэдрээр тижээлгэн ерөнхийдөө бол амьдарч исэн байгаа. Тэгж агаад эцэст нь нөгөө залуучуудаа ч хаягдаж өөрөө саавны газарт бие үнэлэх ажлыг хийж эхэлсэн. Ингэж яаж агаад 2007 оны 3 сард нэгэн эмэгтэй тэдний ажилдаг саавнд үйлчлүүлэхээр ирэн Майдатад таарддаг. Майда бол тухайн үед яг 90 сурвалжлагдчихсэн зурагнаас 20 орчим килограммаар нэмчихсэн хамарны мэдсэлч гэсэн хийлгч гэсэн байсан хэрнээсээ тэр эмэгтэй бол Майдаг хараад нэг л танил санагдсан. Тэгээд хаана харлаа гэж нилээн бодож агаад гинтл нөгөө 90 сурвалжлагдаж байсан зургийг нь сандаг. Ингээд тэр эмэгтэй чимээгүй нууцаар цагдаа руу залган дуудлага өгдөг. Ингэж Майда 753 хоног зүгтсэний эцэст цагдаа нарт баригдаж чадсан. Баригдах үедээ Майда бол бараг л хувь тавилантайгаа эвлэрчгсэн маш тайван байдалтайгаар хүлээж авсан. Шүүхийн нарийн процесс олон нийтэд ил болоогүй ч бүх нотлохоо бол түүн рүү чиглэж байсан учраас хэрэг удаа үргэлжлээгүй байх магадлалтай. Ингээд эцэст нь Майда 2007 оны 10 сард 15 жилийн хорхойл сонссон. Ингээд тухайн үед 15 жилийн ял авсан болохоор 2022 оны 10 сард магадгүй 15 жилийн ял нь дуусаад суллагдсан байх магадлалтай байгаа. Үүнээс хойш бол яг хаана юу хийж явж байгаа нь тодорхойгүй юм бэлээ. Майда болохоор цагдаа нарт баригдсныхаа дараа Юког бодоод уйлсан гэж ярьдаг. Тэр бүр би түүнийг маш их санаж байна гэж хэлээд Юкогийн зургийг үргэлж биедээ авч явдаг байсан гэд тэр зургийг бүр цагдаа нарт үзүүлж исэн. Гэтэ мэдээж олвол үнийг сонссон хүмүүс түүнийг өрөвдөөгүй. Учир нь тэр аллага үйлснийхаа дараа хохирогчийн картаар брендийн бараа авч кино үзэж зүгтах төлөвлөгөөгөө зохиож явж исэн. Тэгээ ер нь бол зарим хэргийн шинжээчид энэ хэргийн гол шалтгаан нь урвалт хаягдах вэ гэсэн айдас гэхээсээ илүү мөнгө байсан байх магадлалтай гэж үздэг.
Өөрөөр хэлэх юм бол Майда өөрөө бие дааж амьдрах чадваргүй, үргэлж хэн нэгнээс хамаарч иж амьдрдаг, хайр ба хэрэгцээг ялгаж чаддаггүй болсон амьдралаар амьдарч исэн эмэгтэй учраас мөнгнөөс болж өөрийг нь юугаа хайчих юм бол дааж амьдрахаа мэдэхгүй учраас үүнээс болоод түүний 8 насны хүнөөсөн байх магадлалтай гэж юу нь бол үздэг. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань ингээд өндөрлж гин та бүхэн энэ хэргийн талаар юу гэж бодож гин, өөрт нь маш сайн хандаж, өөрийг нь тижээж, тэтгэж, санхүү эдийн засгаас гадна сэтгэл санаагаар дэмжиж байсан хүний амь насыг зүгээр л өөрийг нь хаях гэж, салах гэж гэдгээс болоод хөнөөж, мөнгийг нь авч үргэлжлүүлэн амьдарсан. Үнэхээр аимшигтай эмэгтэй байсан гэж би бол бодож байна. Тэгээд одоо бас суллагдаад хаана юу хийж байгаа тодорхойгүй ч гэсэн мэдээж л бас хин нэгэн хүнд түшиглээд амьдарч байгаа ах гэж бодож байна. Би тааж амьдарч ерөөсөө сураагүй тийм хүн учраас магадгүй шоронд бие дааж амьдрах зүйлийг сурсан ч байх магадлалтай байх. Тэгээ та бүхэн юу гэж бодож байна? Комент хэсэгт сэтгэлдээ бичиж үлдээгээрэй. За ингээд өнөөдөр ч гэсэндээ миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.